Сайн байна. За юу яцхан манайхаа сэтгэл санаанууд нь дэжгүй эцтэй. За надад ирээгүй хайр гэх киног үзсэн үү? За миний хувьд гэвэл эхлээд жоохон үзэж эхлэхдээ гэл нэг амьдрал дээр юм байдаг юм бах та адэр гэж мэгэл нэг олон юм бодож үзэж байгаа. Тэгээ дундаасаа эхлээд бүр амар сонирхолтой болоод ирсэн. Тэгээд ер нь бол бүр сэтгэл хөдлөн байж үзэж дуусгасан. Тэгээд айгүй хүлээж үздэг бас байсан. Тэгээд киноны уран бүтээлчдэд маш том баяр хүргэе. За үүний хажуугаар одоо өнөөдрийн бичлэгний маань сэдвийг одоо бичлэг хийх сэдлийг маань өгсөн зүйл юу вэ гэхлээр одоо бүжин буюу одоо гол дүрийн эмэгтэйн амьдралаас те ер нь эмэгтэй хүн бид нар яг энэ киноноос юуг сурах ёстой вэ? Юуг анзаарч өөртөө шингээж за бүр шингээж юуг нь шингээж болохгүй вэ гэдэг ч юм уу те. Яг энэ талаар би зүгээр сайхан чөлөөтэй ярилцъя гэж шийдээд тэгээд энэ бичлэгийг эхэлж байна. За бас нэг зүйл хэлэхэд энэ бол би 2 дахь удаага эхэллээ бичиж гин. Эхнийхийг нь устгацсан санаанд байж агаад тэгээд та бүхэн миний хичээл зүтгэлийг үнэлээд энэхүү видеон дээр лайк дараад subscribe хийгээрэй. За бичлэг рүүгээ орцгоё. За хамгийн түрүүнд миний хэлэх зүйл юу гэж энэ бүхнийг хаана зогсоож болох байсан бэ гэхээр хамгийн анх алдар буюу одоо гол дүрийн залуу бүжинд хоёлаа өөр хүмүүс юм байна гэд нэг ээж аавынхаа үгэнд ороод хэлдэг штэ. Тэгээд ингээ хайдагтай эхний удаа. Тэгээд тэр үед нь бүжин уйлаад найзуудтай хэлээд найзууд нь аргадаалтай үгүй ингээ чам дээр буцаж ирэн да гэл ингээл тэгээд тэгснэ дахиж буцаж ирснэ ингээ гэрэлдэг. Хэрвээ одоо ухаантай эсвэл өөрийгөө те ингээ үнэлсэн эмэгтэй байсан бол бүр анх тэгтэн л кьюл гэж хэлэх байсан. Яг үнэндээ заяа. Тэгвэл тэгээд окей. Бүр тэгээд дуус заяа. Бүр тэр ингээ бүр дуус. Яагаад гэвэл анхнаасаа бүр ингээд ийм өөртөө эргэлцсэн ийм гачин те тийм залууд ингээ хам юмаа ингээ ячаад тэгээд ингээ араас нь дахин ингээ гуугаад те бүр амар ийм өөрөө амар тэнэг өрөвдөлтэй байдалд анхнаасаа л оруулсан яг үнэндээ. Хэрвээ ингээ над дээр маа найз ч юм уу ирээд ингээд гэх юм бол би л төгөлдөө зайлуулаач наадгал гэж хэлэх байсан. Угаасаа ч тэгж хэлдэг. Одоо ингэж байгаа хүн ирээдүйд хизээч хамаагүй үнэлдэг болно гэд яг тэрний одоо жишээгээр хизээч бүжинг бол үнэлээгүй. За бүр сүултэнтэй одоо өстой өөр харж байгаа алдах үедээ те за окей за энэ чим л миний хайр байж гэж мэгээд те ингээд яг үнэндээ амар ухаантай эрэхтэй байсан бол өөрийнхөө бодлоор өөрийнхөө шийдвэрээр ингээ амьдралаа удирдаад явах байсан. Тэгээ яг амьдрал дээр ч гэсэн тийм ирчүүд байдаг штэ ингээл mom's boyуд те ингээл манай ээж яг ингээ гэр бүлийнхаа хүмүүжил одоо юу гэмтэй нэг юм зөв биш юм буруу хүмүүжүүлэгдээд ингээ гараад ирсэн те тэр нь ингээ цаашаа дахин ингээ яваал гэдэгтэй ингээ ямар ч юм өөрийн гэсэн бодлогүй өөрийн гэсэн тийм шийдвэргүй ийм залуучууд бол ер нь бол амьдралд амар гай болдгоо. Тэгээ тэр найзууд нь ч гэсэнтэй үгүй чам дээр буцаж ирнэгүй чи ингээд ямаа no бүр ингээд харинч битгий буцаж ирүүл те ингээд зүгээр ямар ч хэрэггүй байхгүй да тийм залуучууд. Тэгэл ер нь нэг юм надаа тэр бүр яг хэрвээ ингээд болдог бол кино л доо. Гэтэ ингээд яг хэрвээ миний найз те ингээд ийм байдалд орох чил би бүр анхнаас нь л хэлэх байсан. Тэр найзуудынхаа оронд окей одоо тэгвэл наатаа одоо зайлуул одоо тэгээд next одоо яг үгтэнтэй дараагийн боломж дараагийн гоё болцоо юу байна те let's have fun тэрнээс биш ингээл нэгэн залуугийн артаас ингээл уйлан дулан хүлээгээл насаараа за окей тэр тэгээд ихтэй анханасаа бүр no хизээж анханасаа чамаа хүндлээгүй чамд итгээгүй анханасаа л чамааг тэгж ингээ те зөвхөн өөрийнхөө шийдвэрээр эргэтэй хүн шиг нэг юм гоё юм часгийсэн шийдвэр гаргаждаг бол энэ амьдрал дахиж хизээж тийм шийдвэр гарахгүй. Окей. За тэгээ дараагийн point нь юу вэ гэхээр миний одоо миний зорилго гэх юм уу? Одоо хүн бүр сэтгэл зүйн юм жоохон мэдлэгтэй байх хэрэгтэй. Одоо ингээм амьдрал дээр хараад ахаар маш олон эмэгтэйчүүд өөрсдөө нэг юм хаягчгүй, ингэчгүй гэсэн тийм бодлоор энэ амьдралд ингээ яваад байгаа байхгүй ингээ өөрсдөө өөр хүмүүсийн төлөө ингээд өгсөөр байгаа тэр нь ингээ бүр ингээд ямар ч юм өөрсдөө ч мэдхээ болсон те тэгээд миний бодлоор хэрвээ бүжин анх хэрвээ ингээл шархалсан окей ингээ те хаягдчихлаа шархалчлаа тэгээ одоо яах юм окей идгэлтэй идгээд тэр дараагийнхаа юм руу орол тоо тэгэхгүй нэг юм шархалсан зүрх яг та хүн амьдрал ер нь нэг нэлээд олон шархалдаг штэ угаасаа тэгэл
тэрнээс ингээ идгэж гарах тусмаа ингээ хүн маш хүчтэй болдог. Хэрвээ би одоо ийшээгээ ингээ шаргалсан хിവэрээ ийшээгээ харилцаанд би орвол би яах вэ? За би идгээгээд ийшээгээ орвол шинээр дахиад бүх зүйлээ эхлүүл би яах вэ? Надад боломж байна уу? Ямар их боломж байгааг ингээд хардаг юм чадaltaй. Тэгтээ яг үндээний юм анхан шатны л юу л да. Одоо юу гэх юм сэтгэл зүйн юм тэнхээтэй байхтай энэ маш хүчтэй нөлөөлсөн киног амар амьдралтайгаа холбож ирдэг. Гэхдээ яг үндэ ийм амьдрал зөндөө байгаа заяа. Тэгээ яад юм бэ сайхан шархлаад гэхдээ идэх нь амар чухал. Идгээд тэр дараагийн тэр юу руугаа орох нь амар чухал болохоос биш. Ингээд нөгөө наа захын сэтгэл зүйн тэнхээгүй гэх юм уу? Одоо юм мэдлэггүйгээсээ олоод мэдрэмжгүйгээсээ олоод ингээд нэг юм найзуудынхаа өгөнд автаалтай нэг залууг хүлээгээл ингээл no. Тэгээ амьдралд юу ч тохиолдож болно. Юу ч тохиолдож бид нар хэд ч унж босч хаягдаж халж халагдаж одоо юу гэнтэй шархалуулж ингэж явж болно. Тэгэнгүүт тэр болгонд хэрвээ хүн ингээл ингээл уйлал дуулаад л яг үндэ бидний энерги өдөр хоног гүйцэгдэхгүй. Тэгэхээр окей, сайхан эморхыг бол би амар гой хүлэн зөвшөөрдөг байхгүй. Ингээ хүн нэг сайхан дэлб эморхч амар гоё штт те нэг юм ганцаараа ингээл нэг юм уйлмаар байвал уйлал нэг гоё тэнгэр хараал кофе уугаал одоо яад гэх юм баг кино үзэл нэг юм жоох уйлал одоо юу гэдэг нэг тиймэрхүү цаг мөч үе хүн болгонд байна штт. Тэр болгонд ингээл доошоо ороод ингээ яваад байна гэдэг бол амар хэцүү. Тэгэхээр аюу юм наа захын юм сэтгэлийн тэнхээтэй байх те энэ бол ямар ч хүнд амар хэрэгтэй. Тэгэхээр хоёр дахь point бол энэ байна. За гурав дахь point юу вэ гэвэл ямар ч үед өөрийн гэсэн санхүүгийн чадвартай байх. Энэ бол ир юм хамаагүй шүү. Зүгээр ямар ч үед заяа чи ингээд ямар ч байсан өөрөө ямар нэгэн байдлаар мөнгө олох чадвартай. За тэр тусмаа яг би эмэгтэйчүүд рүү илүү хандаж ярина л та. Одоо ийм эмэгтэйчүүд ядгалтай ингээ санхүүгийн хувьд ингээ эрэгтэй хүнээс холбоотой болсон 100% хараатай те. Тэгэл ирээдүйд юу болохгүйг яг үндэ бид нар хизээж хэлж мэдэхгүй. Маргааш юу болохыг одоо цагийн дараа ч юу болохыг бид нар ингээ мэдэхгүй байгаа энэ үед 100% одоо эрэгтэй хүнээс хараатай байна гэдэг бол өөрөөгөө яг ингээд айгүй юм хэцүү барьцанд оруулж байгаа тийм үйлдэл гэж би бол үздэг. Тэгээ манай ээж намайг бүр жоохон байхаас эхлээд миний охин өөрийн гэсэн ямар ч байсан амьдрал юу тохиолдож болно. Гэхдээ өөрийн гэсэн ажилтаа өөрийн гэсэн мөнгө олдог. Одоо юу гэдэг те санхүүгийн чадвартай байна гэдэг маань одоо байх ёстой шүү гэж ер нь бол заасан. Тэгээд яг миний хувьд гэх юм бол бараг 15 настайдаа би анхны ажлаа хийж исэн. Тэгээд зөөгчөөр ажиллаад хамгийн анх 9 сарын 1-нд орохдоо өөртөө ингээ бүрэн хувцлаа цүнх мөхөө шинээр аваад ингээ орж исэн. Тэгээд тэрнээс амар кайф аваад ер нь тэр үеэс хойш бараг тасралтгүй шахуу ер нь ажилласан. Тэгээд дунд нь бол яг хүүхэд гаргаад тэгэл ажилгүй байсан үе гэх юм бол айгүй ховор байдгаа. Тэгээд яг тэр ингээ яг ээж маань хэлсэн тэг ингээд яад чи ингээд одоо бодох нэ миний ингээд яг тархинд орцсон юм бэлээ. Аав ч гэсэн надад хэлдэг байсан. Тархиндаа л юм хий. Энийг чинь хинч булааж авахгүй. Ингээд тухайн үед надад амар фаны санагддаг байсан аахгүй. Ингээл тархиндаа яаж юм ийх ингээл тэ. Тэгтээ одоо одоход бүр ингээ хамгийн том надад төгсөн сургамжууд. Тэгээ надад хизээж эрэгтэй хүнээс хол байлаа гэд саллаа гэд эсвэл одоо юу гэдэг би одоо ганцаараа гээл ингээл санхүүгийн чадамжгүйгээс болж ингээд эрэгтэй хүнтэй төсөхгүй байгаа эрэгтэй хүнийхээ хажууд байх надад ямар ч тийм одоо юу гэх шаардлага байгаагүй. Тэрэнд ч би талархдаг. Тэгээ ер нь бол маш олон эмэгтэйчүүд салчвал эсвэл холдчвал эсвэл одоо энэ хүн миний хажууд байхгүй бол би санхүүгийн хувьд бүр 0 болоод одоо би яана гэдэг бодлоос болж ханд байдаг, айгүй сэтгэл ханамжгүй байдаг тийм юмуд зөндөл байдсан биелээ л дээ. Яг хоо тэгээд би бас нэг хүний амьдрал их оролцох дурггүй. Гэхдээ яг хоо ер нь бол хэлдэг. Эмхтэн яаж ч байсан өөрийн гэсэн орлоготой өөрийн гэсэн ядаж ингээ маникюра өөрөө яваад хийлгчдэг. Нэг заавал эрэгтэй хүнээс мөнгө гуугаал те эсвэл одоо юу гэдэг нэг юм найзуудаа гарах гэсэн мөнгө дадаа яг хоо гэрч цугаа эмхтэйчүүд бол окей тийм он жилүүд байна. Гэхдээ тэрийг аль болох л баг байлгах хэрэгтэй. Гэхдээ эцсийн одоо миний хэлэх гээд байгаа зүйл гэвэл өөрийн гэсэн санхүүтэй байх бол ингээ сэтгэл зүйн хувьд бол ингээ хүнийг айгүй гоё юм чөлөөт
хүнтэй ийм нэмэлт ийм айцаас бол айгүй гоё холдуулж өгдөг. Тэгэхээр энэ 3 дахь поинт нь. 3 дахь поинт нь лаа. За 4 дахь зүйл юу вэ гэвэл бид нар түрүүн хэлсэнчлэн унаж болно. Гэтэ өөрсдөө өргөх байнгын маш их тийм сэтгэлийн хүчтэй байх хэрэгтэй. Эцсийн эцэст ер нь ингээл харахаар яг ингээд маш их ганцаарцсан, маш их одоо юу гэдэг юмыг туулаад ингэж байгаа үед хэн яг хажуу 100% байдаг ингээл бид нар өөрсдөө л байдаг. Тэгээд ямар ч хэцүү үед өөрсдөө өргөх тийм үе бид нарт байнга л гарч ид, байнга ч байхтай ингээ ер нь бол гарч л идэв штэ. Тэгэхээр тэр болгонд хүнээс хараатай биш. Окей, найз нөхөд 1 байна, 2 байна, 3 байна, 4-тгөөс магадгүй өөрөөсөө амьдралыг хөөгөө явна. Аав ээж ч гэсэн те ингээ хажууд байх уу байна, байхгүй байна. Игч дүү ах нар ч гэсэн одоо юу гэдэг хол байна, ойрхон байна. Тэр болгонд ингээ хажууд хүн байхгүй байгаа юм чинь ингээ даун байгаад ингээ суух бол амар утгагүй. Тэнгүүд бид нар өөрөөсөө өргөх, өөрөөсөө жоохон хайп хийгээ те. Чи те ийм одоо ийм лаг үйжээж гээл одоо юу гэдэг те. Би л өөрийгөө амар тэгх дуртай. Яа гэм би угаасаа яг ингээд одоо ингээ байгаа цэгээ ингээ харахаар надад тийм үеуд ингээ байсан уу гэл байсан. Гэхдээ яг тэр үед хэн миний хажууд ингээ байсан гэвэл би л байсан. Би өөртөө тэнцээд те яг эцсийн тэр ингээд шалгуур дээр мэдээж найз зөвхт гэр бүл хажууд байгаа. Гэхдээ яг л эцсийн тэр юун дээр би өөрийгөө босгож авч исэн. Өөрийгөө одоо юу гэдэг онгороож, огшоож, одоо юу гэдэг загнаж чи яриачтай гэл те. Зарим үед тийм үе байсан шүү дээ. Тэгэл гээд ингээд өөрийгөө ингээд босгоод явснараа энэ маань намайг дахиад илүү хүчтэй болгож байгаа. Сэтгэлийн хувьд те ингээд тэгээ тийм учраас магадгүй зарим үед ганцаараа байхаас айн гэдэг юм байдаг шүү дээ. Одоо нэг юм хүмүүс ингээ ганцаараа байхаас айдаг хүмүүс байдаг шүү дээ. Ингээл нэгнээс дараах гэл ингээ явдаг ч юм уу те. Одоо шаардлагагүй бол нэг би тийм relationship ч юм уу эсвэл ямар нэгэн тийм юмд одоо шаардлага гэх нь хайшин. Зүгээр ганцаардхаас айгаад хин нэгэнтэй байна гэдэг бол зүгээр яг л өөрийгөө нэг юм сонин авахнд хийгээл яваад байгаа тий. Одоо тэр хүн яваад өглөө яах юм? Дахиад ганцаардахтаа дахиад өөрийгөө сонгох уу гэдэг асуулт биш дээ. Ингээд тийм учраас хэлэх гээд байгаа санаа нь гэвэл өөрийгөө яг өөрийнхөө сайн найз нь, сайн хамтрагч нь байна. Одоо юу гэдэг эцээц бид нар яг өөрөөсөө л тэгэж өргөж сурах хэрэгтэй. Одоо бүжин шиг те ингээл ганцаараа байлаа гэд яг амьдралд амар хэцүү байна. Тэгэл одоо харангууд маш хэцүү юм ингээл туулж байгаа. Ингээ би бүр сүултээ орсон л доо кинондоо яг ингээл хүүхд мөхтөн төрөөл ингээл тэгсэн чинь. Гэтэ яг тэр үед хэрвээ магадгүй тэр үеийг ингээд дахин нэг ингээл хэвээр бүр юу вэ гэл ингээл те ойрлол босоод ирсэн бол гэж ингээл аягүй их бодсон. Тэгтээ ингээл амьдрал дээр одоо кинон дээр бол тийм байсан. Тэгтээ амьдрал дээр бүх зүйл шал өөрөөр байж болно. Юу ч таарлаж болно. Юу ч даван туулж иж болно. Эцээцд өөрөөсөө амар сайн хайрлаарэ. Өөрөөсөө байнга шүтэж явах хэрэгтэй. Өглөө талент харахтаа л ёо чинээрээс үнэн сайхан хөшөө гэлтэй. За тэгээд дараагийн маш чухал зүйл юу вэ гэхээр өөрийгөө яаралгүйгээр таньж мэдхээ. За өөрийгөө таньж мэдсэн хүн өөртөө юу тохирдог одоо юу болохгүй байгаа гэдэг ингээ бүгднийг аюу сайн тооцоолж чаддаг. Ингээд өөрийгөө ч таньж мэдээгүй ээж хэн нэг таних гад ингээд relationship эсвэл одоо юунд ч үнтэй ингээ орно гэдэг бол өөрөө маш эрсдэлтэй зүйл. Тэгэхээр юу намайг happy болгож гин, юу намайг ад жаргалтай болгож гин, юу намайг уурлуулдаг юм байна те ингээ юу намайг эвгүй тухгүй байлгадаг юм байна. Тэрийг ингээ мэдж байгаа хүн бол ингээд анханасаа маш ухаалаг сонголт хийхэд бол айгүй зөв туслалцаа үзүүлдэг гэж би бол боддог. Тэгэхээр ямар нэгэн зүйлд ингээ яарч шийдвэр гаргах зүгээр нэг ганцаараа байхаас айцтай тулгуурлаад хин нэгэнтэй байх ч юм уу те. Энэ бол ингээ ер нь бид нар хизээ нэгэн цагт ингээ ганцаараа байх үе угаасаа гардаг гэж би бол боддог те. Ингээд яг тэр үед одоо бид нар өөрсдөө яах юм ингээ ганцаараа бай сураагүй хүмүүс ингээд айгүй хэцүү шттэ. Тэгэнгүүт тэр нэг юм ганцаараа байж сурсан өөрийгөө ингээд ад жаргалтай байлгаад байгаа хүн дээр хэр баргийн нэг тийм хүн ирж одоо юу гэдэг амар амгаланг чинь эсвэл ингээд одоо юу гэдэг чамаг амар юм хэцүү байдалд оруулаад байхгүй. Ягаад гэвэл анханасаа ингээ өөрийгөө мэдж байгаа хүнээс
нөгөө хүн нэх ингээд юу гэдгийг тэр орон зай руу халдах гээд угаасаа чаддгүй. Одоо чадсан ч ингээд нэг тэнд ингээд угаасаа юм одоо юу гэдгийг сөрөг тийм юмыг оруулаад байгаа хүнийг бол ингээд өөрийгөө мэдж байгаа учраас окей бай гэх ингээд хэлэх юм тэр чадвар нь маш өндөр байдаг гэж би бол боддог. Тийм учраас ингээд юу гэдэг нийгмийн юунд тааруулах гал те ингээд хүнтэй суу хүүхэд гарга бла 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 гэл ингээд яг үндэ 30 40 дэд л ингээл европчууд чи баг ингээл тэг хүнтэй суугаал ингээл дөнгөж нэг хүнтэй суух ч юм уу те ингээд яагаад бол тэр хооронд ингээд тэр хүмүүс ч өөрсдөө маш гоё таньж мэдээд хөгжүүлээд ингээд явсан хойно окей надад яг юм хүн хэрэгтэй гэх ингээд тэрийг мэдж байгаа учраас ингээд яг юм төгс хүнээ ингээд их ихтэй олдог. Тэгээ нийгмийн юм байдалтай тааруулах гал те одоо жишээлбэл монголчууд хүнтэй суугааж, хүүхэд гаргааж, нас чинь оройдлоо, бла бла гэл ингээл тэг яг энэ яг үнэндээ жоохон хоцрогдож байгаа юм шиг надад бол санагдаад идэг тэг. Яа тэгвэл одоо бүр л хүмүүс ингээд те өөрсдөө таньж мэдхтэй маш их цаг хугацаа зарцуулдаг болсон. Тэг яг гол нь нэртөрөөдөө биш зүгээр л өөрийгөө л танаа мэдчих. Тэгээд ингээд айгүй залуухан хэрнээ бүр нэг юм хизээ хазааны гой өөрсдөө таньсан юм охтууд те залуучуудад тэр бэдэг штт те гой өөрсдөө ганцаараа хатаж гэсэн өөртөө бүр хамгийн гоёороо байж мэддэг те. Тэг яг тэр надад айгу чухал санагддаг. Тэгэхээр нэг юмд юусоо бити яар чи юунаас ч хоцроогүй, юунаас ч одоо юу гэдэг хинт ч хариуцлага үүрээгүй те яг ийм гоё байгаа дээрээ зүгээр л гоё enjoy. Тэг ер нь бол гоё өөртөө гоё enjoy-дэд сурна гэдэг бол ер нь амьдралын маш том чадвар, маш том одоо юу гэдгийг кайф гэж би бол боддог. Тэгэхээр энийгээ сайхан мэдрээд нэг хэсэг гоё амьдраарэ. За ингээд бүжингийн амьдралаас одоо суралцах 5 зүйл гэдэг нэртэй бичлэг болчлоо. За тэгээд эцээ одоо бид нар өөрөөсөө бол амар гоё хайрлах хэрэгтэй, өөрөөсөө амар гоё яавал кайфтай бол байж болох юм гэдгээ өөрөөсөө ингээд мэдэрсэн тийм эмэгтэйчүүдэд хэр баргийн тийм онцгой зүйл эсвэл онцгүй хүн ирж наалтахгүй гэдэгт би бол итгэдэг. Яг ингээд бид нар өөрсдөө юуг оруулахгүй ингээд бүгд ингээд шийддэг учраас тиймстэй. Тэгэнгүүт ингээд хин нэгний одоо ийм байн битгий болоорой хин нэгнээр өөрөөсөө хажаарлаг ерөөсөө битгий хязгаарлуулаарай. Тэгээд би бол эмэгтэйчүүдэд маш их хайртай. Тэгээд ер нь ингээ эмэгтэй хүнд бид нар л өөрөөсөө л одоо юу гэдэм эмэгтэй хүний бид нар ингээ маш өөрсдөө маш сайн ойлгодог учраас магадгүй эмэгтэй хүнээс те ийм зарим нэг үгийг сонсох эсвэл урам зориг авах өгөх гэл ингээл бидэрт зөндөө л тийм үе байна. Тэгээд магадгүй энэ бичлэгч гэсэн хин нэгэнд хэрэгтэй байсан гэж найдаж байна. За ингээд дараагийн бичлэг хүртлээ. Түр баяртай. Тэгээ та бүгдэд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.